Англиг мэдхэн. За сайн байцгаана уу манай монголчууд дэлхийн монголчууд өнөөдрөөсөө суда моносоглабдя манайд моно элшин байна исэн борон өнөөдрөөсөө маантай байна тэгээд нэрхэн омбой суда хужин тэгээд миний нэр сандаг гэдэг байна тэгээд өнөөдөр суда монгол дэл ба Монгол 28 28 аймагын хүмүүсийн дуурах санаатай байна. Тэгээд л мөн өдөрсөө тийм том топик гэж тухайд дуурах санаатай байна. Тэгээд л тэгээд л таны Амар мөндө манай Монгол шууд ихс ханин мөн узаан болж байна. Манай исэн гэж үр Монголын хүн байна манай ихэл танилцсан нэртэй юм видео юм гаргуулаа хэмжээ. Тэгээд л цаашдаа юм хөөрхийн гэж тийм зорилготой байна гэдэг юм. Тэр нөх Монгол шууд үр Монголын Монгол шууд 28 аймагын Монгол шууд гэж тийм юм харуулхан тийм ихэнч мөн бүрядууд үр Монголын Монгол шууд юуч мэдгүй мэдээ шаа нэг багаар мэддэг шүүнэр юм хаанапта хол хятад гүрэнсөө байдаг монголчууд байдаг юм уу юм олон зам тийш сандаг байгаа тийш би мэднэ тэгээд мөн их л нашим энэ монголчууд хөөрхий энэ исэн их баяртай байна гэдэг исэн хөөрхий та тэгээд хэрэг юу да гэж болтой За бултаараа мэн дамуур миний нарыг эсэн гэж хэлэх овгомны боржгон тэгээд өөрөө өвөр Монголын хөшигдэн аймаг юм хүн байна. Миний нютаг болоход өвөр Монголд урагшаага энэ газар нютгын энэ газарт байх. Тэгээд мөн би Австрали улсад амьдарч байна. Тэгээд энэ удаанхаа өмнө бид Монгол түүхээ талаараа өвөр Монголын монгол шууд амьдралын талаараа нэг интервью сурвалжлагад оролцож байгаа. Тэгээд энэ удааны бүршлэгдээ мадна юу ярих гэхэд өвөр Монголд амьдарч байгаа 28 овог аймагын улдуудаа тэр хувцас төдний түүхээ талаараа эрхэм хүндтэй монгол шуудтай бүх дэлхийн өвөр монгол шуудтай баханаг тайлбар хийж өвөр Монголд ямар улдууд эртнийхээ түүхтэй ямар түүхтэй яаж амьдарч байх гэж та нарт ийгэж тайлбарлаж хэлээ гэж бодлоо. Тэгээд би өөрөнгөө нютгийн аялгаараа хэлээд та нартай ингээд ярилдаад явбал их илүү гоё хайхан байх болов гэж бодлоо. Болох. За. За өөрийн аялгаар болох л да. Тийм. Тэгээд өнөөдөр болохоор та нартаа өөрийнхөө нутгийн аялгаараа ингээд нэг сайхан ярилцаад тэгээд заримдаа ойлголцохгүй хэсэг байвал англиар ч юм уу эсвэл бурядаар та нарт илүү дэлгэрэнгүй тайлбарж өгье гэж бодож байна. Болох. Айлгастай нэг жан нэг үнүүд ондоо байдаг гэдэг нөө болохоор л бүх юм. Бараг л да манай баадыг мөн өвөр монголчуудын аялгын гэж мөн үзэж байх юм даа. Тийм. Right. Та нарт бас сонсож байгаа хүмүүс бас өвөр монголчуудын аялга бас ямар байдгийг танаас ойлгож мэдэж болох байх. Сонсож байгаа хүмүүс тийм. Бараг л да. Нэг талаар харахад гэж сайхан байх л да. Тэгэхээр л нэрийн аялгаар дуулж гэж сайхан байх л да. Тэгэхээр тэр юм гой байх ёстой. Тэгээд л мөн ихэлгээ
Маандуудтай мөн 28 элдвэн омгоонууд байна. Тэгээд л энэ овор Монголд харуул наанддаг гэж ямар хүмүүстэнд байна. Тэгээд л харье. За. За энэ болоход Өвөр Монголын газрын зураг. Тэгээд та нартай Өвөр Монголд ямар овог аймагуудаа ямар нутаг байхыг ингэж тайлбарлаад эхэлж болно уу? За тэгэхээр Өвөр Монгол бол ер нь баруунаас зүүнснэн бол нэлээд урт ингэж нэг сонжирсан ийм нэг одоо нутаг дэвсгэр. Тэгээд энэ одоо Өвөр Монгол орны хамгийн зүүн хэсэгт Хөлбөмбөр аймаг байдаг. Тэгээд энэ Хөлбөмбөр аймагт бол ерөнхийдөө бараг ястан тэгвэл буряд ястан тэр бол одоо юунд 30-аад онд одоо энэ эндээс орж ирсэн. Оросын одоо бараг юу шүү дээ. Одоо энэ бурядаас орж ирсэн 20 төмдийн бурядууд байх гэж би бодож байна. 20 бурядууд байх гэж бодож байна. Тэгээ ингэж орж ирсэн шинэхэний бурядууд гэсэн ийм хүмүүс амьдардаг. Тэгвэл Хөлбөмбөрийн зүүн талаар бас дагуур, орчоон, өвөнк ийм хүмүүс бас амьдардаг. Тэгээд нэг сонирхолтой нь энэ газрын дагуур, орчоон, өвөнкүүд бол ер нь монгол хэлийг их сайн сурсан. Бараг өөрийнхөө хөлөө мартаад монголоор илүү сайн ярьдаг байсан. Тэгээд одоо бараг монгол хэлийг мартаад хятадаар ярьж эхэлдэг болж байна. Орчоон цөөхөн үндэстнүүд. Тийм. Гэхдээ ер нь нийтдээ бол энэ бараг бурядууд бол бурядаараа буряд аялагтайгаа ярьж байна. Баргууд бол бараг аялагтаа бүгд сайхан монгол хэлээр ярьж байгаа юм хүмүүс. За, энэний дараа бол Хянган аймаг. Хянган аймаг гэж нэрээс нь сонсоход Хянган гэж эхэлж байгаа бол Хянган гэдэг бол одоо тэр Хянган даваа гэж ийм өндөр уул байдаг. Тэгээ тэр одоо уулны энэ хажууд ингээ амьдардаг болохоор одоо ийм нэрийг авсан. Тэгээ энд бол ерөнхийдөө Хорчин овог аймгийн улсууд энд амьдардаг. За энд бас ямар хүмүүс байна вэ гэхээр энэ бол Хорчин аймаг. Тэгээ энэ Хорчин аймагт бол ихэвчлэн одоо Хорчин аймгийн одоо хүмүүс амьдардаг. Тэгээд энэ Жуун аймаг буюу Улаанхад хот. Энэ Улаанхадад бол ерөнхийдөө өвөр халахууд одоо тэр байран жарууд хонгороод өөрчн баяуд үжээд гэсэн ийм овог аймагуд хөвчлэн амьдардаг. Тэгвэл бас арх орчин бас энд байдаг. Байран бас энд байдаг. Тэгээ гიშгтэн Жууд аймагта хараад байна. Тэгээд энд болох Шилийн гол аймаг. Шилийн гол аймагт бол Үжимчин, Сүнэд, Авга, Жахар, Авхнар гэж ийм овог аймагуд амьдардаг. Энэ Улаан цав хотод бол ер нь бол Жахар дөрвдүүд амьдардаг. Бугт хот болоод Хөх хотын хаваар Төмөд монголчууд амьдардаг. Баяннуур хотод Урд монголчууд амьдардаг. Урд гэж. Энэс урагшаан бол Ордос. Эргээд энэний хамгийн баруун талд Алшаа аймаг. Алшаа аймагт бол хамгийн баруун талд нь торгуудууд амьдраад энэ дунд нь бол хошуудууд амьдардаг. Урд хот зүүн баруун хоёр хошуутай. Тэгээд энэ бол Өвөр Монгол орн. Гэхдээ Өвөр Монгол орноос зүүншнэн гадагшнаа бол бас Хятадын зүүн хайтын 3 мууж гэж энд бас олон монголчууд байдаг. Жишээлбэл энэ хамгийн хайт талд 4 монголчууд амьдардаг. Чууган тооны. Урагшнаа Горлос монголчууд. Энээс урагшнаа Төмөд монголчууд амьдардаг. Зүсдийн чуулганы орчин Төмөд мөчлөө. Тэгээд Өвөр Монголоос баруун шин явах юм бол Шинжаан уйгурын өөртөө засах хооронд бас өвөлд, хошууд, торгууд 4 монголчууд амьдардаг. Тэгээд төвдийн өндөрлөгд бас ямар монголчууд амьдардаг гэхээр 4 монголчууд хошууд монголчууд амьдардаг. Бас чөвөр тооны халахууд бас байдаг. Ийм одоо олон төрлийн монголчууд бол одоо Хятад улсын одоо харьяанд бол одоо амьдарч сууж байна. Тэр зураг дээр харав би биш харна уу? Зураг сандан зураг харна уу биш харна уу? Дээлтэй зургнууд харсан. Дээлтэй зургнууд за. Дээлтэй зургнууд харна.
За тэгээд энд болоход тэр өвөр Монголд амьдардаг одоо 28 аймгийн хүмүүсийн одоо энэ зургуудыг бас нэг танаас харуулчихъя. Сая бол газрын зурган дээр энэ хүмүүс хаахаа амьдардаг гэж ярьсан. Тэгвэл одоо энэ дэр за энэ арх орчин хаана амьдардаг вэ гэхээр энд амьдардаг. Ааш энд. За би энийг Юм гэж нэртэй аймаг уу? арх орчин. Арх орчин. Арх орчин. Тийм. Хорчин ухсааны хүмүүс. Тэгээд эднээс хойно газар ирж амьдарсан болохоор арх орчин гэдэг нэртэй болсон. Тийм. Тийм хүмүүс байна. Энэ уухан гэдэг хүмүүс энд байна. Энд. Арх орчин нэг аймаг сав байдаг аа. Үгүй тийм нэг аймаг сав байдаг. Тийм нэг аймаг сав байдаг. Тийм. Уухан. Ямар аюултай байна уу тэр хүмүүс? Аялга. Аа. Ер нь харчин аялагтай. Харчин аюултай. Харчин тийм. Тэгээд энэ өвөр Монголд болоход энэ хятад оронтой ойр байгаа энэ газруудаа энэнгүүр өвөр Монголын одоо урд хэсгийн газрууд гэсэн үг. Хятад хүмүүстэй ойр байгаа. Энэ газартаа хятад хүн их олон. Тэгээд тэр хятад хүн олон болоход тэр газрын хүмүүсийн соёл нь баг зэрэг хятад соёлын нөлөөг илүү хүртсэн байдаг. Тэгээд өвөр Монголын хойд хэсгийн хятадаас хойд хэсгийн газрын улсууд хүмүүсийн хөл аялга нь илүү цэвэр монголоор байдаг. Илүү цэвэр монголоор байдаг. Тийм. Тэгээд энэ уухан болоход энд байдаг болохоор хятад соёлын нөлөөг их хүртсэн. Их олон хятадууд орж ирсэн болохоор монгол хэл их олон уухны хүмүүс мартсан байна. Их цөөхөн монголчууд монголоор ярьдаг одоо. Ийм газар. Уухан. За энэ авах гэж яагаад авах гэж хэлэхэд танаас ойлгож байна уу? Ямар утгатай үг юм? Авах. Авах гэхэд авах гэдэг үү? Авах. Тийм, авах гэхэд аавынгаа түүнэрийг авах гэж хэлэх. Тийм, авах. Тэгээ энэ яагаад авах гэхэд энэ болоход авах хушуу энд байхаа. Энд байна. Эднэр бол Чингис хааны дүү Бөлгүүдэгийн хойчос авах. Чингис хааны дүү бүх Бөлгүүдэгийн хойчос. Тэгээд хүмүүс тэрийг авах гэж бүх Бөлгүүдэ чинь Чингис хааны удамдаа бол одоо авах угштай болохоор тэдний хайцуудыг манаас авах гэж дууддаг. Тэр нь авах шүү. Ийм нэртэй. Оны дараа нь Алшаагийн хошууд. Хувцсны авгашны адлерхов байна уу? Буряд адлерхов. Малгайны адлерхов. Тийм, малгайны адлерхов. Тийм. Энэ болоход хошууд Алшаагийн хошууд. Тэд нь болоход энэ газарт амьдрах. Алшаа аймагт. Энэ бол Алшаагийн торгууд. Торгууд халмгууд нэ. Тийм, халмгууд ижил мөрнөөс нүүж ирсэн. Төрөвчтэй халмгууд. Тийм. Одоо мөнөө халмагт байгаа 10 одоо халмгийн 10 сумны бараг торгууд нь бараг 7-8 байгаад нэг 2-3 дөрвдүүд баг дөрвдүүд байдаг байхаа халмгийн. Нийтдээ өөрийн халмаг гэж хэлж байгаа боловч хошууд бас байна халмагт. Тийм. Энэ нь бол юу? Өчнөө хошуу. Тэгээ өчнөгийн торгуудууд байдаг. Энэ торгуудууд энэ газарт байна. Тэгээ энэ Алшаагийн ислам шашинтай монголчуудын хувцас. Ислам шашинтай монголын хувцас. Тэгээ эднээс бол энд амьдардаг. Юм байна.
За энэ Намда барах нэг асуудал байна. Тэнд а энэ ислам шаштай хүмүүс тэндхий гэж хүмүүс тэнд газарт дунган хүмүүс дут байна уу? бэн тийм яг дунгангод энд байна. Дунгангаас ойрхон. Тийм. That's why ягаад тэднээс тэгээд энэ тэр дунган хүмүүстэй interaction хийгээд ислам шашинд ороо. Тийм. Яг энэ дунгаанууд байна. Тийм. Мөнөө тэр Казахстан байх тэр Кыргызстан байх тэр дунгаангууд энэ газраас очсон. 100 жилийн өмнө. 150 жилийн өмнө эндээс Казахстанд явсан. Тэгээд яг энд байна. өдөн аялгатайгу тэр Дунгаан. Дунгаан хөлтэй. Дунгаан хятад хөлөөр хөлдөг. Гэхдээ өөрийн аялгатай. Аялгатай. Тийм, хятадаар хөлдөг боловч өөрийн аялгатай. Тэгээ намда нэг асуудал байна. Тэр Дунсан people манайд гэж сартул нэртэй байна. Сартул хүмүүс тэр бурхан шаштай байна. Ислам биш. Тэгээд Дунсан Бурятад сартул гэж овог аймаг байдаг тийм үү? Тийм байна. Би тэр хүмүүсийн хувцсыг өчгöd дарга зэрэг ислам шашинтай хүний хувцсны элемент байх шиг санагдсан. Адил шүү байна уу? Тийм. Ислам шашны elements it's still present in Sartul people's outfit. Тийм үү? Ягаад сартул хүмүүс Бурят газараа явсан байгаа. Хаанга тэр газараа дэшээ гараад л тэгээд л Бурят газараа амьдарч болов. Эртний Монгол Чингис хааны үед Сартул гэж ямар хүмүүсийг хөлдөг байсан бэ гэхээр Сарт гэсэн чинь сар гэхээр исламын шашны тэмдэг. Иран хүмүүсийн аяга байгаа. Сарт гэж тэр хүмүүс энэ seller гэж. Энэ сар. Манайд болоход хэлэхэд ийм сартай гэдэг сарт гэдэг нь ийм хүмүүс одоо исламын шашинтай хүмүүс гэсэн үг. Тэгэхээр юунд байхаа Кыргызстанд байх тэр сарт халимгууд гэж хэлж байгаа. Бус их олон овог аймаг сартул хүмүүс гэдэг хэлэх нь исламын шашинтай хүмүүсийг 13 дугаар зууны сартул гэж хэлдэг байсан. Тэгээд миний сонсоход тэр ертөндөө тэр сартул гэж тэр исламын шашинтай хүмүүс Монгол газар орж ирээ. Тэр сартул гэдэг овог халахын доор байсан. Халахын хараанд байсан. Сүүлд нь тэр халахын хараанд байсан сартулууд Буряттай нэг болоо тэгээд мөнө Бурятын нэг овог аймаг болсон. Тийм өнөө сартул хүмүүс халахын аялгаар дуурж байна. Тэгээд сартул хүмүүстэй дуурхдаа гэж тэр хүмүүс халахын аялгаар дуурж байгаа. Тэгээд л царайнин гэж халт ондоо байгаа. Энэ царай ямар да энэ Кыргыз гэж энэ Казак гэж ямар царайтай байгаа. Тийм. Тэгээд мөнөө харахад тэр сартуулын хувцсан дотор исламын шашинтай хүний хувцсны тийм элемент харагддаг байсан. Та надад нэг сартуулын хувцсыг нэг Instagram дээр явуулаад өгдөө. Сартуул хүний хувцсыг. Энэ сартуул мөн үү? Мөн. Тийм энэ хойно байгаа энэ хойно унжуулж байгаа энэ чинь исламын шашны хүмүүсийн ер нь элемент байхгүй юу? Тэр элемент нь одоо хүртэл байна гэсэн үг. Тэднүүсийн хувцсан дотор. Дунгаан ястан бас тийм үгтэй. Тийм. Ийм хувцастай. Ислам шашны хүмүүс байгаа. Тэгээд л бурхан шашны хүмүүс болоо. Тийм, ертөндөө исламын шашин тэгээд хувцсандаа бас ислам шашны элемент бас байгаа. Мөнөө ч гэсэн. Тийм. Ийм болсон байна. Тэгээд ер нь сартуул гэж хэлэхэд ямар сонирхолтой. Сонирхолтой. Тийм. Тэгээд Монгол улсад бас хотон гэж ястан байхаа.
хотон гэж тэгээ энэ хотон ястнууд бол ертөнд Галдан бошигт хаан Монгол улсад байдаг. Энэ Монгол улсын Увс аймагт байдаг хүмүүс. Энэ Увс аймаг. Өнд байдаг хүмүүс. Тэгээд царай нь ийм царайтай. Оо ямар сонин. Азара Монгол шин. Нүднүүдийн сэнхэр нүдтэй. Тийм, энэ Монгол улсын. Тэгээ энэ болоход Галдан бошигт хаан тэр Жунгаар хаант улсын үед Галдан бошигт хаан өнд байсан тариачдыг нүүлгээд Тажик, Уйгур, Узбек тариачдыг нүүлгээд өнд авчираад тариа тариулсан. Тэгээд өнд ирсэн. Тэгээ хотон хүмүүс. Тэгээд тэдний хувцас бас ондоо. Одоо хүртэл исламын шашны тийм элементтэй. Тэгээд зарим хүмүүс нь одоо хүртэл исламын шашин шүтдэг. Хотон. Зураг хайцал байна л да. Хотон ястон. Ягаад өндөх гарч ирэн. Мөрийн эндийн зон чинь. Би нэг зураг харж байна. Хотон ястон. За энэ хотон ястан эдний өмгтэй хүний энэ хувцсан дотор бас исламын шашны ийм одоо ийм хар бараа өнгийн хувцсны элемент бас байдаг. Тэгээд энэ хүмүүсийн царай нэхэд тийм Төв Азийн Central Asian features. Тийм ийм царайтай ийм хүмүүс байдаг. Тэр Кыргыз, Казах, Хазара хүмүүс шинэ адлишуу царай. Тийм, тэдэн шингээ тийм царайтай. Тийм. Тэдэн шингээ царайтай. Батон. Тийм их сонирхолтой. Бас аюулын Монгол аюултай байна. Дөрөвдөр ярина. Баруун ойрд Монгол аюултай. Ойрд Монгол аюултай. Дөрвүүд монголчууд аюултай байна. Тийм, дөрвүүд монголчууд аюултай. Тийм. Дөрвдүүдтэй ойрхон байдаг болохоор. Тийм. Дөрвдүүд энэ Монгол улсын Увс аймагт байдаг. Дөрвдүүд. Тэдэртэй адилхан аюултай. Хотон байдаг. Тийм. Тэгээд энэ баргийн хувцас. Бараг ястан. Эрэгтэй хүний хувцас, эмэгтэй хүний хувцас юм. Тийм, эмэгтэйний хувцас халах монголчууд адлишуу байна уу? Эмэгтэйний хувцас тэр юмтай. Тийм, бараг ясны хувцас халах Монголтой ийм нэг өнөг жоохон адилхан. Өвөр гижиг гэж ярьдаг. Өвөр гижиг. Тийм. Энэ юм байна уу? Ямар тэр Ямар голдер мараатай гүрүү. Энэ мөнгөөр ус. Тийм. Усыгаа ингэж даруулж ингэж гаргадаг. Тэгэл what does it mean to have this one? I'm not very sure about that, but that's the way of decoration. Like олон одоо Монгол овог аймагуд өөрөнгөө үсийгөө ингэж чимгэлдэг. Жишээ нь зарим нь хөлгөд нь бурядууд өөрөнгөө үсний ууттай байдаг шиг тийм үү? Бас арван одоо овог аймагуд бол ер нь үсний ууттай байдаг. Энэ уулдууд ийм үсний ууттай. Тэгээ н халахууд болохоор халах болоод баргууд болохоор үсийгөө ингэж гаргаж чимдэг гэсэн үг. Тийм.
Ер нь нэг үсийг одоо ил гарахгүй одоо ингээд нэг чимж байгаа юм гарга юм уу? Тийм. Тийм байдалтай. Одоо жишээ нь өндөр ингээд олон үжиж болно. Тэр хуушин бараг хүмүүс байгаа уу? Алишин. Тийм хуучин баргийн хүмүүс бас байна. Энэ шинэ баргийн хувцас байна. Энэ шинэ баргийн хувцас байна. Яг таарж байна. Тийм үү? Тийм. Саяны нь бол хуушин барганд юм биш үү? Хуучин баргийн хувцас юу гэж? За. Хуучин бараг шинэ бараг бас хувцас нь ондоо. Ямар ондоо юм байна? За харуулъя. Тэгээ энэ шинэ бараг. Энэ шинэ баргийн хувцас. Энэ хуучин баргийн хувцас хаа байна уу би харъя. Энэ хуучин бараг. Хуучин барганы дэлнүүд хаалтх нь Бүгэ хувцас. хаалтх нь адил шүү байна. Энэ ород монголчуудтай тэр тургууд гэж хүмүүстэй адил шүү байна. Тэгээд л адил шүү тэр ихэрэд булгад ихэрэд хаалтх нь адил байна. Тийм. Тэгээд энэ хуучин баргууд нь болоход халахын нөлөө хүртээгүй. Шинэ баргууд нь халахын соёлыг хүртсэн. Соёлын нөлөөг хүртсэн. Ягаад бол шинэ баргууд ирэхэд эхлээд халахын цэцэн хаан аймагт байсан. Тэгээ халах хүмүүстэй уудсан болохоор хөл аялга нь бас хувцсан халахын нөлөөг хүртсэн. Хуучин баргууд бол яг тэр жинхэнэ тэр үеэс ирсэн тэр нэг хувцсныхаа соёлоороо байдаг гэсэн үг. Энэ хуучин барга. Улаан зулгаа бас малгайд байна уу? Тийм, энэ улаан залаатай байна. Тийм. Мөн их халимгууд ба улаан зуутай биш үү? Тийм, халимгууд бас улаан залаатай. Манайд бас улаан залаатай олон монголчууд байна. Үзэмчин бас улаан залаатай. Тэр улаан зулаам юм гэж утгатай ба. Юм гэж символ. Юм гэж. Тэр символын сайн мэдгүй байна. Ямар ч бас улаан залаатай монголчууд гэж манайханд ярьдаг. Монгол хүн улаан залаатай гэж ярьдаг. Эртэндээ хэлэхэд Монгол бүгд улаан залаатай байсан гэж надад ярьдаг юм байна. Манж хүмүүс улаан залаатай байхгүй. Анца Монгол манж хүмүүс бас улаан залаатай. Бас байна. Тийм, энд улаан залаатай. Тэр харахад гэж 20 монголчууд бас манжин дэл байна. Тийм үү? Тэр I mean the fashion, the style of the similar гэж хүмүүс хэлж байна. Тийм, адилхан гэж хүмүүс хэлж байна. Тийм, манж болоод миний бодоход тэр тийм байж болно. Ягаад гэвэл бүгд ер нь North Asia. Одоо манжууд бол энэ газрынхаа гаралтай. Тэ. 20 буряд гэж яг энэ хажууд нь ингэж байгаа болохоор амур мөрнэ хажууд байдаг. Тийм, амур мөрнэ нүр ингэ байдаг болохоор адилхан тийм хувцас хонортой байхад тэр байж болно. It's normal. Тийм, миний бодлоор хадагаж 20 монголчууд тэр Чин Empire-д байгаа. Ямар дасаг Чин Empire-д байгаа. Тийхдээ гэж манжин дэлнүүд байна. Бас influence хүртэл гэж. Тийм. Биш influence биш тэгээд энэ тэр дэлний хувцсны стайл гэж энэ манжин байна. Тэгээд адил шүү өвөр монголчуудаа адил шүү стайл байна. Энэ баруун ташахархадаа гэж энэ эрхүүгээ буряд уши тэнд манжин дэлнүүд байхгүй. Байхгүй тийм.
галдан бошгын Чингис хааны гэж тийм стайл байна. Тийм. Мөнөө ертөнөө тэр Монгол дэглээ тэр хөлвөр байдлыг хадгалж үлдсэн тэр газар өрхүүгийн тэр бүр яад юм. Тэр баруун бүр яад их хувцс хамгийн тийм зөв. Яг тэр хуучин хэм маяга хадгалж үлдсэн харагдсан. Тийм. Тэгэхээр л тийм хүүшин стайл байхад тэр Солонгост адлишгүй байна, Японд адлишгүй байна. Хандан адлишгүй байна. Бас тийм юм. Япон хүмүүс Япон хүмүүс, Солонгос хүмүүс адлишгүй гэж энэ хувцсны стайл байгаа. Тийм. Зөв байна. Тэр 1300 жилийн стайл болдог да. Стайл. Тийм хувцсан бай. Тийм. Тэр нь болоход тийм шинэ баргийн хувцс байна. Хуучин баргийнх бол шинэ баргийн хувцс ер нь тийм халахын нөлөөг илүү хүртэ. Хуучин баргийн хувцс бол яг тэр зинхэнэ өртнийхөө тэр хувцаараа байдаг гэсэн үг. Тэгээ энэ бол байран. Өдний энэ хувцс бол манжийн нөлөөг их хүртсэн. Манж нөлөөтэй. Байран гэж энд байна. Önөнгүр байдаг хүмүүс. За энэ буряд одоо энэ баг 20 буряд ил хувцс байх л да. 20 монголчууд авцсан байна. 20 монголчууд. Агын бурядууд гэдэг байна. Тийм. Энэ чахар Монголын хувцс. За энэ чахар байхыг хэлж үгүй да. Чахар гэж it used to be the center of all Mongols. Чахар Монголын төв нь байсан газар. Одоо өнд байна. Энэгээр амьдарч байна. Тэнд Лигдэн хаан байгаа уу? Лигдэн хаан өмнө нь болохоор энд байсан. Тэгээд энд байж их үед энэ баруун гурван том Монгол бол нийт 6 түмэнтэй байсан. 6 түмэн. Урянхай халах чахар Юншөбү төмөд ордос гэдэг. Тэгээд энэ баруун гурван түмэн Юншөб төмөд ордос got very powerful. Маш их хүчтэй болоод тэгээд Лигдэн хааны хүч сулраад тэдний дөөсний хүч сулраад зүүншөө яваа. Зүүнчин яваад. Тэр нь ямар зүүнслэ үе байгаа? 16 дугаар зууны сүүлэн үе. 1570-80 дугаар жилд байсан. Тэгээд Лигдэн хаан нас барсан нь бол 1634 онд. Тэрнээс өмнө бол Түмэн Жасагт хаан, Дарайсан Хүдэн хаан байх үед бол ийш явжсан. Тэгээд сүүлд нь эргээд Лигдэн хаан наашин ирээд Хухнуурд очоод нас барсан. Чахартай тов, манжтай байлдаад. Тэгээд нас барчээ. Тэгээд чахрууд бол энд байдаг одоо. Одоо энд байна. Хэдэн Great Wall хан байдаг өдөр юуны газар зураг дээр хараад. Чахар уу? Юу вэ? Хэдэн Great Wall. Их цагаан хэрэв энд байна. Аяар тэр ууртай. Их чарга уу? Их чарга. Монголоор ямар нэртэй байна вэ? Их чарга. Цагаан хэрэм. Урт цагаан хэрэм. Ягаад? Тийм. Цагаан хэрэм. Цагаан хэрэм. Цагаан хэрэм. Цагаан хэрэм. Манус цагаан хэрэм гэж ярьдаг. Тийм яг өвөр Монголын урд байна. Тэгээд манус юу гэж хэлдэг вэ гэхээр цагаан хөрмийн хой тал Монгол нутаг, цагаан хөрмийн урд тал Хятад нутаг гэж ярьдаг. Тийм байдалтай. Энэ харагдаж байна уу?
харж байна. Тийм Энэс эндээс энэс юм гэж нэхэ урдны улаан нь тэр Great Wall урт цагаан харам. энэс Structure. урдны юм гэж хил болно уу да? Тийм урд нь тэр Монгол хятадтай хэл гэсэн. Монголч. харагдیں۔ Сонгосоо газар Ямар үед баригдсан? Энэ олон удаа баригдсан. Олон удаа баригдсан. Хамгийн түрүүнд баригдахад тэр чин Чинд гэж одоо мөнөө тэр 3 дахь зуунд 4 дахь зуунд эхэлж баригдсан. Тэгээ сүүлд нь тэр Тан улсын үед баригдсан, Мин улсын үед баригдсан, тэр гүрэн болгоны үед баригдсан бүгд байна. Харин чи харагдیں۔ Энэ сонгосоо газар энэ North Korea, South Korea гэж байна. Хрым гэдэг үсэ хрым. Манжин газар байна. Тэгээд сонгосон газар байна. Тэгээд л монголчуудын газар байна. Тэгээд л манж хүмүүс, сонгос хүмүүс, монгол хүмүүс миний бодлоор гэж халкнаар холбомж байгаа уу? энэ чин тэр манж чин улсын үеийн нэг байлдах бодлого strategy. Энэ хүмүүс бол чин улсын үед бас нэг цагаан хөрмөө бариа. Тэгээд энэ цагаан хөрмөн ийшээ харсан тэр поддаг зөвлөм харуулдаг ийшээ харж байна. Хятад руу харж байна. Тэр ягаад гэхэд хятад хүнийг ийшээ хойшоо оруулахгүй. Хятад хүнийг хойшоо оруулахгүй гэсэн юм нэг стратегитэй. Өвөр Монгол манжид орж өгөхгүй when Inner Mongolia surrendered into Manchu Qing Empire, they had an agreement. They didn't want the Chinese to go anywhere north than the Great Wall. Тэгээ хятад хүмүүсийг хязаад энд ингээд контрол хийгээд хойшоо гаргадаг байсан. Тэгээд сүүлд нь Qing was during the fall of Qing Empire there was a famine across China. Тэгээ хятадууд ийгэж хойшноо энэ хөрмийг давж гарсан. Тэгэд мөнөө өвөр Монголд хятад хүн орж ирсэн. Энд хятад орж ирсэн, ийгэж орж ирсэн. Ийм түүхтэй л да. Чи тэр Бэлэгдүү хаан мэдж байна уу? Бэлэгдүү хаан. Тийм үү, the first emperor of Northern Yuan. Бэлэгт хаан юу тийм. Тэр хүмүүс хахад Монгол, хахад Сонгос бүхэн байгаа. Мундаг шүү. Өхөн Солонгос хүн байсан. Бэлэгдүү хаан. The first emperor of Northern Yuan, he was 50% of Mongolian and his mother was a Korean. His mother was Korean. That's right. Yeah. Тийм. Тэгээд маанддаг гэж Сонгос ондох хүмүүс байхгүй л да. Манай хүмүүс байна. Тийм. Тэгээ эндээс ирээ Солонгос хүн байх. Тийм гэсэн. Тэгээ нэг юм байгаа цагаан хөрм. Зэн дархан гэж халах хүмүүс. Дархан халах. Тэгээ өднөөс болохоор энд байдаг. Энгүүр амьдардаг. Энэ дөрвөн хүүхэд. Дөрвөд гэж манаас ярьдаг. Эднээс нь энд байна. Дөрвөд. Дөрвөд мэд бас халимгууд ээ. Ороод Монгол. Дөрвөд. Тийм, одоо дөрвөдүүд гэж тэр Чингис хааны дээр одоо тэр юу Бодончор Монхог гэж Монголын нууц тавчаанд гардаг тэр Бодончор Монхог гэсэн хүний тэр ах Бох хатаг гэсэн хүний нийт 4 хүүхэдтэй. Тэр 4 хүүхдийн нь хойцоод гэсэн. Тэднээс нь 4 давхтай. Энэ 4-дүүд Ойрд Монгол дотор нэг бүлэг байна. Энд бас нэг бүлэг байна. Жүү Монгол дотоос нэг бүлэг байна. Нэг л өртний овог амиг хуваагдаад Жерман халмгууд болцсон. Жерман энд ирсэн. Жерман энэ зүүн Монгол болцсон. Болцсон байна гэсэн үг. Тийм.
Одоо жишээлбэл энэ одоогийн Буряд гэж хэлж байгаа олон овог аймаг дотор бас эртний тийм нэртэй овог аймагуд Жерман хуваагдаад өөр овог аймагт орцсон байна. Жерман халахад орцсон, Жерман ингээ Бурядад орцсон байдагтай адилхан. Дөрвдүүд бас халимгад бас байна, энд бас байна. Тийм ялгаатай. Энд нэг бүлэг дөрвдүүд орж ирсэн гэсэн. Энэ Ордос. Орцууд бол энд амьдардаг. Энд амьдардаг. Энэ хуучид гэж авах байна. Хуучид гэж авах энд байдаг байсан. Тэгээд эднээс халх Монгол руу нөгөөд явцсан. 1920-од онд, 20-30-аад онд энд байсан хэдэн мянган хүмүүс халх Монголд нөгөөд явцсан. Хуучдууд. Юунд яахда шоу. Бусаа. Тийм бусаагүй. Ягаад гэвэл өвөр Монголын олон овог аймагуд халх Монголтой хамт тусгаар тогтно гэдэг Independence Movement болоод тэгээд Орос эцсийн тэр Хяхтын гөрөө гэж одоо танай Хяхтад болсон гөрөөн дээр өвөр Монголын тусгаар тогтнож болохгүй хуваагаад тэгээд they got disappointed. Тэгээд тэд нар халх руу нөгөөд явцсан. Манай хишигтэн бас олон 2000 хүн халх руу халахад явсан. Ар хишигтэн гэдээ явсан, нөгөөд явсан. Өвөр Монголын олон хошуу аймгийн хүмүүс халх Монгол руу нүүж явсан. Даргууд нөгөөд явсан. Их олон хүмүүс нүүж явсан. Тэгээ нь бол хуучид. Энэ өвөлд энэ хорчин. Энэ өвөлдөд бол энэ баруун талд байна. Хорчингууд энд байна. Ийм хөвчстэй. Энэ хишигтэн. Энэ миний овог аймаг. Би өөрөө хишигтэн хүн. Энд байна. Хишигтэн гэхэд бидний Буряд донд хишигтэн гэж нэр вэ? Тийм хишигтэн гэж нэр байна. Тийм. Тэгээ цонгол хүмүүс адлишуу хувцая өмж байна уу? Сонгол. Энэ кяах. Манай сонгол хүн байхгүй шүү дээ. Тэ манай кяахта зэд кяахта тэр хотод гэж тэр хошуунд тэр хүмүүс энэ хувцая адлишуу өмж байна уу аль гэж би гайхна юм уу? Тийм би сайн мэдэхгүй байна. Тэг сонгол гэж биш сонгол тэр Google-д тэнд Google-д биш сонгол. Ой биш. Энэ Орсын шамд байна уу? Байна. Сонгол гэж биш үү? Тийм. Сонгол ц гэж. Сонгол аль сонгол. Мөн үү? Сонгол? Тийм. Сонгол. Ийм хувцастай Энэ хувцастай сонгол. Энэ байна. Адлишуу. Тийм манжа хувцастай бас бага адил. Тий. Гарахад байна. Тийм. Тэр эндхи цонгол эмэгтэйнүүд эндхи гэж энэ Chinese character they put the Chinese character for prosperity.
Тий энийг мад нюдраг гэж хэлдэг. Нюдраг. Тийм байна, тийм байна. Сонгол. Сандан сонгол говсон ямар говстой адлив манжу Тийм манж тийм үү? инфлюенс орсон байна. За. Энэ манжин стайл байна. Бүхий Тийм монголчууд стайл. манжин стайл хувцсан байна. Тэгэхэд л анц баруун бурядууд гэж тийм хувцастай Байхгүй. Тийм. Тэгэхэд л би хэлнэ. Тэгэхэд хонгодор тийм байна уу? Ихэрэд булага тийм байхгүй. Тэгээд анц хоря анц тонгол сартул хүмүүс байна. Тийм хувцастай. Тэгээд л миний талаар харахдаг гэж манд гэж бүхий монголчууд Чин Empire-д байгаа. Тэгээд л манд тийм хувцсан байна. Тэгээд л Оросууд ирээд л тэгээд л мандуш яваа. Тийм. Би тэгж санагдав. 이승 Их л гоё. чи Энэ лу байна. Хувцсад лу байна. Тийм бас луу байна. Тийм. Харуу. Энэ хар. Энд хар. Саша. Энд хар. Юу байна? Харнагш. Тийм байна. Хятад алт жин. Хятад. Просто намд yung шутгатай байна. Тийм юм. Зөөрөдөө би харахад энэ тэр дэлгүүрээ худалдаж авсан тэр дэлгүүрийнх нь нэрнэ гэж бичсэн хятадаар. Энэ торох худалдаж авсан дэлгүүрийнх нь нэр. Тэгэхдээ би хэлнэ тэр хүмүүс гэж энэ овер Монголд байгаа. Овер монголчууд байгаа тэр хүмүүс. Тэгэхдээ л гэж буряд газарт яваа. Тэгээд л Монгол хүмүүс бүхий юм ёо марта. Ханга ирэв тэгээд л моно нэг таваар хартдаг гэж бүхий юм гэж овер монголчууд юм байна. Харин шүү. Халах хүмүүстэй тийм юм байхгүй. Тэгээд сонгол community ямар Монгол үндэстэн болно гэж гэдэг. Мөн Тэрийг би сайн мэдгүй. Би сонголын талаар сайн мэдгүй байна. ари бултаараа бус зоогоо өдрөд юм манай нэтгрөө. Тэгээд хэн чулуугүй булт зоолгод ороод л булт ирээ бултаараа. Тэгээ бишгүй. Тэр жанав. Тэг бултаараа ирээд тэгээд л цонгол байгаа тэгээд л 100 жил болоод л 200 жил болоод л тэгээд л орынхоо буряд гэж хүмүүс болоод хөвж байна мөн. Одоо тэр юм сайхан биш л да. Тийм байна. Их сонирхолтой. Тэгээ нүн харахад тэр бурядууд гэдэг нэг ингээ харахад дотроо цонгол, ихэрд, булгад тэгээд 20 гэдэг хувцсан сартуул гэдэг хувцсан хоорондоо би их бүр их ондоо. Тэгээд тэр хувцсыг хараад тэр түүхийг нь олж харж болох. Тий хувцсан түүхийг харахад хувцснаас нь хараад олж мэдэж байна. Тий хувцсыг харахад тийхэдэл шимэднэш хаангаа хүмүүс ирээ. Тийм. Хаана ирсэн хүмүүс гэдэг олж харж болно. Энэ бас нэг язгууртан маш их баян хүний хувцс байна да. Тэр үед ийм гоё торох баян байсан. Тэр үед баян байсан. Саша. Зисэн Саша барь. Наша. Урташ. Хар нэг хотхоны хариш. Энэ хятадаа тэр сапх байна. Хотход хариш. Тэгээ ер нь хотхондоо савх байдаг байсан. 20 монголчууд бас адил байна. Тийм. Бүгд адил. Бүх монголчууд бүгд савх хэрэглэдэг байсан. Тийхэдээ би хэлнэ мандууд гэж овер Монголд байгаа дээ. Тийхэдээ манд тэр юм байна. Тэр овер Монголтай хамаагүй бүх монголчууд бүгд савх хэрэглэдэг байсан. Тэгээд л юм да болоо тэгээд л мандууд цаашаа тэр дэшаа яваад. Одоо тэрний модны юм болоо гэж. Хаяшаа гэдэг. Одоо тад нь савх хэрэглэх байгаа те. Савх хэрэглэхгүй бурядад.
Эртэндээ ус авах хэрэгдэг байсан хараг. Тийхэдэл би хылны мандад бурят бишib дэгэж. Анца бурядууд тэр ихэрэд булагат хүмүүс. Ондоо умгоонууд бурят бишib. Тэгэхээр ондоо умгоонууд байна. Ямар да цахаар хүмүүс, ямар да дунсаан хүмүүс, ямар да гэж Овар Монголын хаалхын хүмүүс байна. Тэр бурят бишил да. Тийм. Бүгд Монголтэй. Тийм байна. Бурят тэр юм зохион нэрэлдэ. Нэгдүүлээд монголчууд биш болоод тэгэл бурядууд ондоо ястан монголчууд ондоо ястан болоод тийм орсууд жижиг хөрдөг байд. Тийм. Тэр ихрэд булгад гэж тэр Монголын нууц давчаанд байсан овгууд л да бас. Монголын нууц давчаанд ихрэс булгад гэсэн овгууд байна. Тийм манд орос үнэнтэй орцууд нанддаг гэж хэлж байна. Тандууд гэж монголчууд биш байна. Тандууд бурят хүмүүс байна. Тэгэд би тэр хувцсаа хараад л би миний бодолдог гэж миний бодолтой тийм юм байна уу? Одоо буруу юм байна. Буруу. Тэгээд манд гарнад мандад элдэн хүмүүс цонгол сартуу тэр хорь овор Монголд байгаа. Миний талаар. Тийм. 3-4 жил өглөө мандад овор Монголд байгаа. Тэгээд л юм да болоод тэгээд л дэшаа шууд. Байж болж байна. Тийм байж болно. Байж мэднэ. Тийм байна л да. Тэгээд л тэр дууинд тэр зураг байна. Энэ бүх юм харуулах шүү. Бүх юм байна. Бас нөлөөхөд байна. Энэ хөшигтэн. Одоо энэ Мооминган гэж авах. Энэ Моомингангууд болоход энд амьдардаг. Энд амьдардаг. За энэ 8 аймаг. Одоо Монголын нууц давчаан дээр гардаг тэр 8 авгийн хоцсоод. Тэ 8 тэр казах биш хүн байна уу? Казахууд 8 бол казах гэж ярьдаг биш үү? Гэхдээ Монголд бас 8 хүмүүс олон байна. Казах хүмүүс түүх мэдхгүй. Казах хүмүүс ер нь түүх нэг мэдхгүй. Everyone is a little bit interesting. Brainwashed by Turkic propaganda. Their logic works differently from the rest of the world. Kazakh logic is very different. Their logic is based on language, not of DNA or like cultural things. They're just so much inflated by Turkic culture and propaganda. It got brainwashed by the Turkish influence. Because if we look at it at a DNA, so we can see the C2 haplogroup. So that's why it means that they are of Mongolian origin. So that's why it's like pretty clear, I would say. And from my perspective, it should be like well known, but you know, everybody is a historian, you know, a college historian. Тэгээд Чингис хаан Казак гэж байна. Чингис хаан Казак. Казак зарим хүмүүс хэлж байна. Казак хүн байна. Зарим хүмүүс хэлнэ тэр хүмүүс тэр Чингис хаан гэж кыргыз хүн байна. Женгис хаан гэж тийм нэртэй. Женгис хаан тийм. Гэрхэлсэн л та. For me it's so funny. Тийм. Тийм 8 аймаг. Sorry. 8 аймаг болоход энд байна. 8. Тэрний дараа сүнэд гэж бас их эртний авга.
Эртний овог аймаг. Монголын нууц давчаан дээр байсан. Эртний овог аймаг. Тэр нь энд байна. Энд байдаг. Энэ Төмөдийн ихэнх хүмүүс нь ер нь бол хятад болцсон одоо. Монгол хэл мартаа. Монгол хэл ямар таа моно анцаа дар дуурж байна уу? Тий ер нь бага нь хятадаар дуурах. Монголоор их муу хэл. Арга бүгдөө монгол хэл мартаа тий. Царайны ямар байна уу? Царай нь хятад царайтай болцсон баг. Хятад царайтай болов. Тий. Их өртөө 200-300 жилийн өмнө хятад бараг хятад болцсон. 200 жилийн өмнөөс эхлээд хятадтай interaction хийгээд тэгээ бараг хятад болцсон монголчууд төмөдүүд гэж. Тий зарим манай түүхэн хүмүүс хөлж байна. Тэр хори томат гэж тийм хүмүүс байгаа. Тэр томат хүмүүс байна уу? Тэр томат. Али ондоо гэж. Байж мэднэ. Possible. Тэгэхээр би энэ талаар сайн мэдэхгүй байна. Possible. Тэгээ өөрөдөө төмөд гэсэн нэртэй. Их өртнөөс өөрийгөө төмөд гэсэн нэртэй явсан. Тийм. Тэгээ 20 төмөд гэж байж магадгүй. За. Тийм. Энэ нь огнууд гэж. Энэ огнууд нь энд байдаг. Энд байдаг. Чи бас монгол хэлийг мартаа уу? Монгол хэл мартаа монголоор сайн ярина. Цэвэр монгол. Цэвэр монгол тийм. Чи ямар аюултай байна уу? Байран аялагтай. Зөв монгол аялагтай. Энэ жалайд. Өдөр жалайрыг хооч. Жалайр хүмүүс байна уу? Тийм. Жалайр хүмүүс. Чи амигтай манжин хувцастай юм. Тийм, манжийн хувцсын нөлөө хүртэй. Ягаад гэвэл энэ манжтай ойрхон байсан болохоор манж соёлын нөлөө хүртэй. Тэгээд тийм болсон. Энэ жарууд гэж энд байдаг. Энэ өвөр халахаас ирсэн хүмүүс. Жарууд. Халах монголчуудын тэр омгой хүмүүс байна уу? Тэр хүмүүс. Байна. Олон байна. Өвөр Монголд их олон байна. Халах хүмүүс. Энэ урд монголчууд. Энд байдаг хүмүүс. Баяннуурд байдаг хүмүүс. Тэр үзэмчин. Тий үзэмшний хувцас ямар да ондоо байна. Үзэмшний дэлнүүд гэж халах нь ондоо шиг байна уу? Ондоо. Тий. Энд дэр хараад байна. Ийм хувцастай байна. Тий. Яа сонирхон хувцас байна да. Ойлгож байна уу? Хэлийг ойлгож байна уу? Дуулна уу? За би share screen share sound хий. Мөн дуулна уу? Аяаран сайн байцгаана уу? Зүү үжимчин гошуунаас мөнчлөл хүргэж ийн. Үжимчин өнгө дөөлийнхээ тухай дүгм танилцуулъя. За манай энэ үжимчин өнгө дөөл бол одоо ханьсааны идээшүүлж бүрийн утаад аргалаар утааж чагэж байна. Одоо чиг өнгө өсгөөд эн чин даламж. Энэ даламжийг гаргана энэ хөдий вэ нөө? Чөдний өргө хөдий вэ нөө? Хүнөө нь хөмж штэ одоо. Тэгээ бичээ хинчээгээ ингээд бичээ өнгөрөө ингээд жалгаад эн чи их шиг хөрмөө гарч ирнэ.
хөтө хэрмээ гараад нэ. Одоо чигээд гараар ойно бүр нөтгчиж байна. Манай уламжилттай ойдлстай юм бол. Өнгөрөөний ингэж зугсгаарыг бичэн талын хоргоогоор өн талын хоргоогоор ингээд солонго дарна. Жөг хийх ус байна. Үзэмчин. Тий яг баг олж байна. Тэгээд л баг ойлгож байна. 그때 보면 나름지 Энийг сонсоо. Hello， 大家好啊！蒙古族服饰是内蒙古重要的。 халхан монголчууд ялгана үгүй. Узамшны ялгаж байна. ойлгож байна. Тийм. Энэ дэр энэ үзэмчин хүнээс соруулжлагыг сонсоо. дээр одоо нөө цэрэгт Тэ манай шинж өвлжингээ их мал тэж. Тэгээд одоо нэг модон хэлжигээс гараад ошоо. I'm trying to find a good interview. Something that sounds clear. Хуучин барганы аялга байна уу? Хуучин баргын юу? Байна. Цайфан. За би хайж байна. Хуучин байна. баяртай. Хошууны төм баяртай. Сагархан дэмэнэ. сагарна. За. За саган болно. Ижишиг саган болно. Дүнгэж онтож ирээ штэ. Хогс ичээд айл явгаа. Ажгүй авгаа нэ. Ажгүй хөшмөлтэй. Амар гээ ирдэ. Най хүрөөтэй яаж ичиж. Надад онт хүрээ. I'm trying to find an interview. Хуучин баргаа. Байвч дөрвөн талдаа замтай байдгийн 49 засаг байвч ургийн нэгэн заяатай байдгийн тулд Хонбаатар авгаа мандлаа авахыг ин алх хонгор хайртай хөвн сэнгэн намнаас үнэн алтан цэцгийн хөвхөн Хамаагаа бас буянтай алтан хөргийн үрс ачир хөрхөн үрсүүд минь ээ. Мангнагаас Байж хүлээж. Энэ хүүхэн баргаар ирдэг. Бид хоёрын хадах тавихтаа хийлгсэн дөөл ирчээ. За хашаа зогсчих. Үстэ гоё байна ма. Манай танд хадах тавихгүй байгаа учраас би гоё бараг дөөлөө өмснөө гэд бид хоёрын özлөхөн бараг дөөл хийлгэжээ. Гөвч өнөөнөө асуудал тулгараад байжнаа. Манай танд бол бидний шууд игээд өмслөө болчихгүй да. Гөвч ордсын тийшээ өчтөө өмгтэйчүүд нь юмнууд зүүвч гэд зүүнөө. Өргөтэйчүүд нь штэ иймэрхүү даалын гэд зүүнөө. Газрын зам бас адилгүй зүүн баруун гэх тийм байхаа ёо. Тэгээд би хүний торгон дөөлөн дээр зүүж их нь үзлээ их гоё харагдаж ижээ хөөе. Манай бараг дөөлөн дээр ямар шиг харагдах вэ? Танаас үзээ. Хөрвөө зүүхгүй өстөө иймэрхүү янзтай. Үнэн зүгээд үзүүлье. За, үстэн тохирж гэнэ үгүй юу? Өвтий харагдаж гэнэ үү? Хөөе. Би игээд үзлээ манай бараг дөөлөн дээр илүү гоё тохирж байгаа юм уу? Тийм байхаа. Яа, хүлэн байрыг хүргэн улам шайд болчихжээ хөөе. Бараг дөөл самд гоё тохирж байна. За, танаас үзвэл ямар зэрэг байна? Хөрвөө тохирж байна, өвтий харагдаж байна бодж гэнэ үү? Улаан тоороо илүүхэн дараад өрхийн хуруугааны илүүхэн гозолгоно уу? Даар дэлгэцэн даар. Баярлсан шүү. Энэ юу? Я устал ночи. Шин бараг. Шин баргаар хэлж байна. Манай бурят алгатэ дутурхулдэ. Ялгүй муулдэ. Хуучин баргийн аялал бол яг цэвэр бараг бурядаар ярьж шиг. Энийг сонсоо. Чип. Шифэндэж. Шуг лошадфа. Тала. Не怎么了？Я вот это люблю чего. Просто Она хайр лошадь.
Монгол дэөлөмсчээ таньхгүй бол энэ хоёр лашиас Монголыг сажгаад Монгол дэөлөмсчээ сааж ирж гарнаа. What made that? Сонсож байна уу? Сонсохгүй байна уу? Над их муу сонсож байна. Исэн нөхи хэвтэй нөхи рузыхиалын фильм нэттэй мөн. Мөнхөс миний монголоор хэлээд миний монгол ижи гэж. Мөнхөс тийм нөхи жараад жараад онооде нөхи Шанхай юу шүүгдээ. Хэдэд хөөдөө. Тийм. Мэдэн. Тэрийг мэдэн. Аа. Тэр киног юу үзээ? Би энэ монголоор ярьсан тэрийг олж харахгүй байна. Бараг хуусан багийн ямар монголчууд нөх актер юу юм бол. Тэр шилийн голын монголчууд. Шилийн голын монголчууд. Тийм одоо энэ шилийн гол аймгийн монголчууд. Энд байдаг монголчууд. Энэ газар ирээ. Тэр хүүхдүүд. Хувцсан харахад нэг юм нөх өнгөртэй бас манай бараг шинэ бараг хувцтай адилхан. Тийм, адилхан. Чи харагдъя. Тэр маш их сонирхон байна. Тэр харахад гэж энэ хятад интернетсо маш их монгол тухай элдвэн медиа гэж байна. Тэр манайд харахад гэж юмч байдаггүй. I mean, like in the internet, like in Russian internet, there is no information. There is no so much information about like Mongolians in Russian media, you know. But when we are looking at, for example, in the Chinese media and Chinese internet, we can see a lot of Mongolian stuff. Сандан нэг ямар нуудавда 2000 гэдэг 2000 ихэнд бүшгүй улаангууд харуулдаг байгаад нөхи өвөр Монголын нөхи теле дамжуулга харуулдаг байгаа. Тэгээд юм гэж нөтөмдөө нөхи SSTV шин юм нөхи өвөр Монголын одон телевиз. Тийм тэрний харуулдаг байгаа нэг жай. Хөлдөн болгох явшгүй. Сонирхолтой байгаа. Хардаг байм би. Нөхи Монгол хүн дээр хөлдөн юндд болгож шүү. Болиодаас үлдэн. Тэгээ манай нэг засагтан тэгээ бүшгүй. Орос засагтан. Монголчуудын тухай ихэр бүмэдэг гэдэл. Боловч. Ачи мхэн санданы байдаг газартаа нэг юм зунтэй нэг юм хори бүрээд Монгол. Тэр юуш харуулдаг. Сандан хараагүй гэж өвөр Монголын телевизний. Тий хараагүй. Хараагүй. Индия, Туркмен башы гэж. Туркмен ТV байгаа. Индия ТV байгаа. Оростой ТV. Өвөр Монголыг гаргахгүй. Өвөр Монголыг. Энэ мөн үү? Энэ кино. Таны хэлээд байгаа тэр кино. Сандан хараагш тийм кино. Миний Mongolian Mother. My Mongolian Mother. Нөхи жараад өнөөдөө нөхи их юм уу болсон хайдар Шанхай хоттой олон хүүдшээ монголчуудаас асраан монголчуудын өнгөр булд байлгаа тэгээд уудам сайханаар хорь аялгаа. Манай бүрээд монголчууд энэ фильм олготой юун дээр YouTube дээр. Тэндүндний юутэй монгол хэлэн дээр байна. Тэгээд субтитрнууд бий. Орос хэлэн дээр. Тийм. Энэ кино Тийм. Бузар сонирхолтой. Юунд шапгаж байна уу? YouTube дээр нөхи хүүгд хятад хүүгдээ авахбди гэж хэлэхэд юунд хавнаж сохиолаавшгүй яагаад тийм бодохтой биш. Би хараа би бузар сонин фильм. Тийм их сонирхолтой. Тэгээд
тэгээд л хятад л монголчууд тэгээд хятад хүүгдээ 唱歌非常好。 тэгээд сонин юм уу? Харааре сандан харааре. Тэг. Биос хараа. За тэгээд л цаашаа юм уу? Цаашаа тийм өшөө сая үзэмцний харуулаа. Тэг мөнөө харчин халах. Энэ болохоор халахын хувцас. Тэг нь харчингийн хувцас. Харчингууд гэхэд энд байдаг хүмүүс. Энд байсан хүмүүс. Тийм. Тэгэд нэг иймэрхүү олон одоо Монгол овог аймгийн хувцсууд иймэрхүү байна да. Өвөр Монголын нийт 28 одоо овог аймгийн хувцас гэсэн үг. Цаг нэмэр ч нэг час нэг цаг юм уу гэх. 1 hour yung монголоор юм гэх бэ? 1 hour. Нэг цаг. За. Тийм. Тэгээ би одоо нэг цагийн дараа нэг ажилтъя. Тэгээ би бараг за. Энийг дуусгаад тэгээ дараа удаа илүү тэр түүх мөхийн талаар ярьж болох байх гэж бодож байна. Тэгээ бараг явах хэрэгтэй. Цэлэг болж байна. За болон юу яа. За их баяртай байна үү? Исэн сонин юм хөөрөөш та. Харуулаш ямар гоё хувсан монголчууд ямар олон монголчууд өвөр Монголд байсан тийм юм сонин юм болоо. Их баяртай байна. Их гоё л да. За тэгээд л зөв шоё ханаа юу. Би бас их баярлаа. Тэгээд одоо өвөр Монголынхаа олон овог аймгийнхаа хувцас хэрэглэл түүх соёлыг баг зэрэг цэдэн одоо мэтгэнхэн хэрээр ингэж тайлбарласан одоо их сайхан байлаа гэж бодож байна. Тэгээд дараа бас маш олон бусад зүйл дээр бас хамтарч ярилцаж болох байхаа. Ялангуяа түүх мөхийн тал дээр гэж бодож байна. За баярлаа маш их баярлаа. Исэн till I hope we will meet again with a new stream, with new video about the new topic. So I understand that you don't have enough time right now, but anyway, thank you so much for having us, for being for attending our stream. So I hope we'll meet next time. And yeah, so I think you will have a pretty good day today. And hopefully. Yeah. Тийм. За баярлалаа. Тэгээд та нар бас өдрийгөө сайхан өнгөрүүлээрэй. Баярлаа. За баярлаа. Улздраа. Хин улздраа баяртай. Улздраа баяртай.